Окей, hello guys. Би одоо энэ channel маань шиг тэр хэдэн сар бичлэг хийгээгүй юм бэ. Тэгээд нэг юм эргээд ирж байна. Тэгээд өнөөдөр болохоор би өнөөдөр авсан юмнуудаа ревю хийх байгаа. Ревю гэх юм уу? Зааш би та нарт хийх юм байгаа хараал үзье. За нэг ийм тор дүр юм байна. За тэгээ ингээ нэгээр нь ревю хийгээд оноо өгöd юм. Идэх юм байвал задлал иддэг байгаа та тий. За хамгийн ихэнд ийм бэлтгэлийн өмд гарч ирж байна. Энэнийг ингээ тогтоож яах юм. Тогтоох юм хэвтэрч ирсэн юм би. Яах вэ? Скот ч усаац. Ингээд ийм бичгтэй нэг ийм бэлтгэлийн өмд байна. Саарлөнгөтэй. За энд бол би угаасаа 10-аас байн өмсд юм чинь 9 оногч. За дараа нь болохоор ийм юпг байна. Энэ болохоор ийм улаан. Ингээд уртлан ийм юпгэн заяа. Тэгээд арт нь болохоор ийм шорт. За энд бол би 10-аас энэ бас кермат юм байлээ. Тэгээд би энэс 10-аас 10 оноо. За дараа нь болохоор би дүүдээ нэг бэлтгэлийн утас авсан. Одоо цэцэрлэгт утахгүй орно. Тэгэхдээ өмсөх нэг юм. Энэ ингээ өмдөн заяа. Тэгээд энэ ингээ цамцам. Аддас. Энэ юм аддас. Тий. Энэ амар хөрхөн би энэ бол яг уу жоохон нэлээд том тийм болохоор би 10-аас 8 оноо. Дараагийн нь болохоор би формынхаа гадуур өмсөх юм хөх цамц байна. Ямар ч нэг иймэрхүү цамц байгаа. Энд бол би энэ жоохон урт ханцуутай тийм болохоор би нэг 10-аас 8.9 оноо өгнө. За дараагийн болохоор ийм 100 өмсөх ийм мак байна. Мак. Ийм хөрхөн мак байна. Энэ дээр ингээд ийм бичгтэй. Иймэрхүү одоо ингээд. За энд бол би 9 оноо. За дараа нь болохоор нэг ийм амьс байна. Энийг хичээлдээ өмсөх гэж авсан. Энэ болохоор 35-аас 38 см үлт юм шүү. Би ч одоо 20 см. За дараа нь болохоор ийм шилэн трикот байна. Бас хичээлдээ өмсөх гэж авсан. Тэгээд ийм энэ саяхт оноо өгөх. Энэ саяхт болохоор би жоохон том болохоор бас 8 оноо өглөө. Тэгээд дараагт нь болохоор ийм трикот, шилэн трикот би энийг хичээлдээ бас өмсөх гэж авсан. Энэ ийм цэгтэй тэгээд ингэж харагдана өмсчгөөрөө. Ийм энд бол би анх надад жоохон таалагдаагүй. Гэтэ яхав би нэг 8 оноо өгнө. 8 оноо. Дараагийнх нь болохоор юм Дубай шоколад байна. Энэс яхав би дотроос нь идээд үзсэн л дээ. Идээд үзсэн болохоор би энэс нэлээд ялуу юм билээ. Тийм болохоор би 10-аас бас 8 оноо. 8 оноо л өгдөг. За тэгээд дараагийнх нь болохоор ийм витамин байна. Ийм витамин би ингээд төсөлтөө дэмжих гээд ийм витамин авсан. Энэ амар гоё ингээд юу шиг эрзэн чих шиг ийм айгу гоё. Яа тэгээд одоо болохоор идэх юм руу орж ирж байна. Энэ ингээд ногоон ус үзэм авсан байгаа. Энэ бол угаасаа best би 10-аас 10 оноо өгнө. Гэхдээ яг үртэй бол би 10-аас 9 оноо өгнө. Өргөө бол 10-аас 10 оноо өгнө.
Дараагийнх нь болохоор Chupa Chups'ийн нэг иймэрхүү юм байна. Би нэг авч үзмээр санагдаад авчихсан юм. Үнс энэ дээр bubble gum гэж бичсэн байгаа. Энийг би нэг бас 8 хоног өгч юм уу. Дараагийнх нь болохоор нэг ийм юм байгаа. Энэ нэг би идэж үзчихсэн. Дэжүүл юм бэлээ. Энэ нөгөө nerds гэхгүй юу? Nerds-ийн нэг ийм төрөл нь гэсэн. Энд бол nerds-ийн би яг ийм шартай төрөл нь бол нэг дуртай биш. Тийм болохоор би 7 хоног өгнө. Тэгэхээр амт нь бол гоё. Дараагийнх нь болохоор ус. Энд бол би оноохгүй. Яг л угаасаа ус. Яг дараагийнх нь болохоор ийм сериал байна. Энэ та бүхэн бараг мэдж байгаа байх. Тэгээд энэ бол гоё. Гэтэ хитэх юм бол пологдно. Тийм болохоор би энэнд за 8.5 оноо. Энэс одоо 2 байгаа. Энэ саяын шар нэрцэс бас 2 байгаа. Угаасаа 2 зам хараалаа явах зүтэй. Дараагийнх нь болохоор нэг юм бас нэг юм bubble gumтай ийм ундаа байгаа. Би энийг туршиж үзэхэд авсан. Энэ таг маг нэм хөөрхөн тэг ингээд ийм. Энийг задлж үз. Яа би. Энийг яг хөө. Чөө. Яа дэлбэрчгээ сайгаадах юм. За гайгүй юм байна. Энэ бол нэлээд бас ч гоё юм байна. Яг бохны амт нь бол амтагдаж байна. Тэгээ газ нь жоох их юм байна. Тийм болохоор би энэнд газ нь их байгаа болохоор 3 оноо хасагдаад 7 биш ээ 2 оны 5 оноо хасагдаад 7 за ер нь 7. За энэ хүнжил нь болохоор ийм зурагтай байж би танд ингэж харах юм. Ийм бүрээр хүмүүс ийм идэх юмний зурагтай заяа. Тэгээд энэ материалын би яг юу ч тайлбарлахаа сайн. За тэгээ хамгийн сүүлчийнх нь болохоор ер нь бол энэ дуднаас миний хувьд хамгийн гоё нь яагаад гэвэл би энэ жилийн цагаан сараар ийм шин дээл авсан. Өнөөдөр ийм гоё силк ногоонтой ийм гоё юм цэнхэр юм хэтээ. Одоо би та нарт өмсөж харуулъя өмсчихэд болцсон. За ингээд нэг ийм дээл байна. За би юугаа доош гэт нэг иймэрхүү араасаа нэг иймэрхүү гэт би энд л угаасаа араас 10 оноо өгнө. Би энийг бүр бодож авсан. Энээс гадна бас нэг өөр нэг бүдэг ногоонгийн юу байсан. Дээл байсан. Тэгээд энэ рэлийг авах вэ гэж бодсоор агаад нэг ийм дэлсэн. Миний дуртай өнгөл ер нь ийм ногоон болсон. Тэгээд ингээд заач харуулчил яадаг бол ээж. Яг уртаараа бол ингэж харагдана. Тийм нэг иймэрхүү дээл. Би энийг болохоор юунаас авсан? Паркод малын 2 давхраас Монгол үндэсний хувцас гэдэг нэг юм. Буланд нэг дэлгүүрээс авсан. Тийм.
Тэгээд ерөнхийдөө бол нэг иймэрхүү тэгээд ингээл авсан юм маань л болж байгаа. Тэгээд ер нь цаашдаа ахаад бичлэгээ ер нь бол оруулах бах. Тэгээд лайка дараад тэгээд хэрвээ таалагдсан бол subscribe дараад гэх юм уу хийгээд гэх юм уу. Замаас нь тэгээд энэ бичлэгийг үзсэнд баярлалаа. Дараагийн бичлэг уулзалт баяртай.